Сар шинийн баяр бараг 7 хоног үргэлжилнэ. Шинийн нэгэндээ золголтоо хийсэн иргэд шинийн 2-нд буюу өнөөдөр өглөө эртлэн замд гарлаа. Нийслэл хотын замын хөдөлгөөний ачаалал эрс буурч харин орон нутгийн зам ачаалал авч байгааг иргэний бичлэгээр баталгаажууллаа. Ялангуяа Баруун аймгийг зорих тээврийн хэрэгслийн ачаалал эрс нэмэгдэж Улаанбаатар хотоос Төв аймгийн Лүнс сум чиглэлийн авто замын хөдөлгөөний эрчим удаашралтай болжээ. Тиймээс замд халтргаа гулгаанаас болгоомжилж гүйцэж төрүүлэх үйлдэл хийхдээ замын нөхцөл байдлаа сайтар тооцохыг анхааруулъя. Бусдыгаа хүндэлж дүрмээр зорчоороо төвжрэл удаашрсан хугацаагаа хэмнэх зорилгоор хурд хэтрүүлэхгүй байхыг ч сануулж байна. Та дүрмээрээ хурдаа тохируулан явснаар өөрийгөө болоод золголтоор хамт явж байгаа хайртай гэр бүлийнхнээ аюул эрсдлээс сэргийлж байгаа явдал юм а. Олон хоногийн амралт тохиож байгаа учраас яаралгүй тайван явахыг зөвлөж байна. Золголтоор очсон ах дүү амраг садан таныг хурдан яваад ирсэн үү гэж асуухгүй харин сайн яваад ирсэн үү гэж асуудгийг санаарай.